Эй. Сэмэцхано. Тэгэхээр өнөөдрийн манай подкаст студид сүлдээ вайса хасагор нийлэн сүлдээ бодачанж. За тэрийг алгасъя. Тэгэхээр бидний ярилцах сэдэв бол хайр гэсэн сэдэв байна. Тэр заяаны ханы тухай юу гэж бодож байна? Яг чамд зориулагдсан хүн гэж байдгүй эсвэл байдгүй юу? Зориулагдсан хүн гэж бол байхгүй баха. Надад ч гэсэн биелэлцдэг гэж бодож байна. Би сайн мэдэхгүй нөө. Хайр дурлалын төлөв би л. Би л гоё ярмаар гэж жоохон эмзэг хүлээгээд авцнаа чи наа. За тэгвэл юу яа л та. Тэр эмзэг юм юм л. Одоо миний өсөр үед яг ингээл дуусаал хамгийн гоё хайрын яг романс үсгтэй одоо нийгмээр яг үнэн шүү дээ. Яг юм зандангаа тайлах үе гэж юу н байгаа шүү дээ. Тэд насны оронд гээ те. Чи ер нь жоохон шууд хэлчихлээ. Гэхдээ яг тийм шүү. Харин шууд би яаж тойрогоор хэлхээс яс. Яг тийм насн дээрээ хитэдэн хайрын шархыг ингээд дөв авчихар жоохон хэцүү. Тэр нь яг тэр тайлах дээр таарчгараа тийм хэцүү байгаа тийм. Зандагаа тайлах нас гэдэг юм нас байдаг. Тайлах насн дээр яг тийм юм болцохоор яг юм нэг хамтрагдаад нэг юм илүү хүчтэй байна. Одоо би ингээд миний өмнө ирчээс ах намайг хуурчж байгаа байхгүй юу? Тийм үү? Тийм. Тэнгүүд тэр нь болохоор одоо 30 муучтай залуучууд ч юм уу те тэднүүст бол бараг хуурцсан гэдэг юм бол жоохон хүмүүр хүлээж авч магадгүй. Үгүй тэр чинь тэгээ нөхцөл байдлаас хамаарах те. Яг өөр хүнтэй онцсон юм уу? Тийм насныханд хэцүү санагдан, тийм насныханд амархан санагдсан гэсэн юм байхгүй шүү дээ. Яг би зүгээр нэг жоохон амьдрал үзээд эхэлчихэр одоо би ингэж яг чинийх ч одоо нэг дөнгөж те яг юм одоо их амар олон туршлага байхгүй байгаа шүү дээ. Тэгж явж байхдаа ингээд бараг дөнгөж эхэлж явах та тий. Тэг учрыг нь олж ирж байгаа. Одоо юм гоё халуун хайр дурлалтайгаа яг учирж явах та тэр нь ингээд чамайг хавирчиж байгаа юм шиг байна. Тийм. Яг ямар ч муу санаа авахгүй янгот одоо ингээд одоо би ингээд дараагийнх үе ирэхэд амар муу санаа гаргадаг баг явах гээд байгаа байхгүй. Би хардахгүй хардаж тэгээ зовоогоод байхгүй. Тэгтэл бүр яалч байна муу санаатай баг явах гээд байгаа нь. Тийм чамайг ер нь эвдээ хийчихэж байгаа. Харин тийм. Үлэнах. Ер нь гэхдээ харин хайр дурлал дээр ер нь ингэж өөрөө хүнийг эвдээгүй эсвэл өөрөө хүнээр эвдүүлээгүй ч юм уу тийм тохиолдлууд угаасаа байх амар хэцүү юм шүү хүн болгонд л нэг өөрөө мэдлгүй эвдэж тийм шүү. Тэг өөрөө хүсээгүйгээр нөгөө хүнээ эвдэж болно тийм. Тэр ч гэсэн тиймэрхүү кейсүүд амар хөстэй дандаа яагаад орсон юмуд баг бүгдээрээ л өмнөх хайрын одоо эвдэрхий те өмнөх хайрын шархнаасаа болоод тэнцээ орсон гэдэг юу байна. Тами нэр тэгээд те. Тами тэгсэн Мока Кико Моко өөр нөгөө нэг хардуулах амар шархтай юм лээ хардталтаас тий. Гэ харддгүү гэдэг дандаа нэг юм харын тухай яриад. Тэг бүгд нэг хайр юутай ээлтэл яриад байжсэн үү? Би хүн эвдэжсэн баха. Чи хідүүл өрчсөн юм. Тэр нь ярьж болохоор юм болно. Гэтэ тэр бидтэй яг би бол эвдэрхээр нөхцөл байдал үүсгэсэн. Гэтэ тэр хүн бол өөрөө эвдлээгүй одоо яг нөхөр хүүхдэд явж байгаа. Аз жаргалтай амьдарч байгаа. Тэгэхээр эвдрээгүй л гэсэн үг. Үгүй яг наад чинь тэгж тодорхойлох хэцүү л. Зүгээр яг эвдлэх нь одоо тэ нөгөө хүнээрээ нэг юмар ингээ хашраачдаг ч юм уу те. Одоо харцаараад нөгөө хүн нь тэгээ байнгын ийм хардуулахаас юм амар юм хэцүү байдалтай байдаг ч юм уу те. Дараагийн хүнтэй уулзахад яг нөгөө нөхөр одоо ихнэр болоод явсан ч гэсэндээ нөгөө нэг хардхад юм хэцүү байдаг юм ингээд үлдсэн байж идэг ч юм уу те. Тэгэх юм бол тэр чинь бас яг эвдсэн юм болчихж байгаа. Тийм тэгвэл тийм зөндөө чи. Биш нэг хүн дээр маш их авчирсан. Тэгээд тэрнээс хойш бол би тэгээд ер нь хүнийг бас хардах амар учирдахгүй юм шүү дээ. Тэр хардаад эвдсэн юм. Тийм би ер нь бол ингээд учир шалтгаангүй амар яагаад ч юм хардаад идэг. Тэгээд сүүл яг тэгээд шалтгаангүй ч биш л байх л та. Нэг юм шалтгаан байгаа. Шалтгаан болохоор сүүл бодоод байгаа тэр ингээд амар хөөрхөн охин. Тэгвэл би ч тэр үед 17 18 амтайсан. Тэгвэл би энэ охиныг алдчихвал надад дахиж юм хөөрхөг олдохгүй байх гэдэг айдас өгдөг байсан. Тэ наад ч нэг гоо шалтгаан биш. Тэгээд би амар харддаг байсан. Зүгээр л ингээд тэр баримаа идэг. Тэнгүүд нь би ингээд зүгээр ингээд тэрнээс ингээд залуучууд хурж ирээд дугаараа өгчөөж гэж амар асуудаг. Тэр болохоор эмэгтэй хүнд ингээ байгаль системийг би тухайн үед яагаад заавал хостой хүнээс ингэж байгаа ингээ альбтай юм шиг хуруунд нь бүгд нөгөө нэг эмэгтэй чи өөрөө хүссэн хүсээгүй тохиолдчихж байгаа юм чи тэрэн дээр би ингээ тэнийг юм шиг найзгч нэг буруу болгоод хартчихж байгаа байхгүй.
Тэгэхээр нөгөө үнэ тийм эвгүй байдал. Одоо нөгөө нэг сая тэд дэр чи мокос тэгдсэн шүү дээ. Анар жоох ингээд сонин царайлаа л те. Нөгөө болцоонд явцсан хорн тэгсэн чинь тэрийг мокерс нь хэлээдсэн шүү дээ. Чамаа ингээд сонин байгаа гэдгийг чинь сонсчод надад амар бас сонин санагцсан те. Тэнгүүт тэр хадуулах юм шархны юу юм л та мокос. Тэ. За тэгвэл баясаа тэгж хүн эвдчихсэн байна. Сүлдэд хүн эвдчихсэн. Ман ч одоо яг үерхчихсэн. Үерхчихсэн нэг л туршлага байгаа шүү дээ. Гэтэ энэ айгу гоё үерхэл байсан. Айгу гоё. Яг би өөрийнхөө хүсэжсэн тэр үерхлээр л үерхсэн л дээ. Эвдсэн эсхийг нь мэдэхгүй байна. Намайг ч гэсэн эвдэг баг гэж бодож байна. Яа тэгээд одоо тэгтээ тэр харилцаанд байгаа л уу? Байхгүй шүү дээ. Байхгүй. Хоёрын тэгээ салалт яасан зүгээр л тэгэл ер нь ярилцж байгаа яг угаасаа нөгөө хараа дуудлага зорилгууд маань өөр байсан л та. Миний нөгөө нэг хараа зорилготой нэгтгээргүй ч юм уу те. Тэгээд ер нь хүсэл юун ч гэсэн ер нь өөр байсан. Бид хоёр айгүйх ярилцдаг байсан. Тэгэл хоёлаа нөгөө итгэж христчин те. Айгүйх залбирна. Тэгээд бид хоёр нөгөө нэг гэр бүлээс зөвлөгөө авдаг байсан. Гэр бүл дээр очиж уулздаг. Манай христи одоо тийм итгэлийн ахын дүүс гэж байдаг шүү дээ. Тэр хоёр чи гэр бүл болчихсон. Бид хоёрын тэр замыг туулаа явцсан хүмүүс байгаа шүү дээ. Юу энэ та хоёртой тийм айгу төстэй юу юм уу? Төстэй биш зүгээр л яг нэг амар төстэй хүмүүстэй биш зүгээр л гэр бүл. Тэг гэр бүл. Тэгээд бид дөрөв ингээ хамтдаа уулзсан те сардаа нэг удаа. Тэгээд бид хоёрын юу яг энэ харилцаанд яг юу болж ийн юу болохгүй энэ тухай бид хоёр харилцааны тал дээр яаж анхаарах уу гэдэг талаар гэр бүлийн хүмүүсийн талаар гэр хүмүүсийн зүгээс хоорондоо ярилцж зөвлөлддөг. Тэгж жагаад нөхөр надтай тусдаа уулздаг те дахиад сардаа нэг удаа тэгээд эхнэр нь манай одоо найз өхөнтэй тусдаа уулздаг. Тэгж жагаад нөхөр эхнэр хоёр нь тэр хоёр нь хоорондоо ярилцаад за энэ хоёр тийм юм байгаа юм байна те. Ингүүл яаж ин маж ингээл тэр хоёр ярилцж байгаа дараа нь бид дөрүлээ хамтдаа нэгэндээ ингээл уулзаад яг бид дөрөв за бид хоёр бол ингэж бодож байна. Та хоёр тийм юм ингэж харагдаж байна. Одоогоор бол тэгээ та хоёр энэ дээр ингэж анхааруул яа гэм аа тэгэл ингэж зөвлөгөө өгдөг гэсэн юм. За тэгээ тийм гоё одоо зөвлөгөө авдаг тийм гоё гал асч ирсэн хайр яагаад салсан бэ? Яг гэхдээ энэ зөвлөгөө болгоно их амар гой мойч байх нь ч одоо хаашийн тийм. Яг гэхдээ наа ч юм бол ер нь хүн болгонд нэг байдаг юу бол биш шүү дээ. Тохиолддог. Яг тийм. Энийг би хүссэн юм. Ер нь ийм юм байвал зүгээр юм биш үү гэж найз охинтойгоо ярьж хагаад. Тэгээд тэр үед үргэлжсэн манай найз гинж гисөө тгийл та тэгж үзье гэж тэгж явсан шүү дээ. Тэгээд яг эцсийн дүгнэлт нь тийм юм хэрэггүй юм байна гэж бодсон. Одоо бодохоор би бүрсээ ямар гоё юм бэ гэж бодож би болохоос айгуу нэр ямар хэрэггүй юм бэ гэж. Зүгээр л нэг одоо ингэ бодохоор харин ер нь жоохон хэрэггүй байсан юм шиг байна даа л гэж бодсон. Тэр нь гэхдээ та хоёрыг салахад нөлөөлсөн юм. Тэр бол нөлөөлөөгүй. Тэр яг зүгээр ер нь бол байсан. Гэхдээ нөлөөлөөгүй. Сая хэлсэн шалтгаан нь зүгээр л ер нь хараа дуудлага жоох юм юунууд өөр байсан бодож исэн юмнууд огтлцохгүй. Одоо жишээлбэл намайг одоо яг тэр үед би жинхэнэ гал асц яг комеди бүр яг гал асч хийдэг байсан те. Намайг комедига болоо гэж хэлдэг байсан байхгүй. Ер нь комеди хэрэггүй те. Түгэл хэрэггүй шүү. Энэ комедига болоо чи ингээд өөр юм ингэх хэрэгтэй тэг хэрэгтэй эдэргэл намайг айгүйх тэгж яадаг байсан. Тэгээ өөрөө ч гэсэн айгүй өөр нэг юм амбишнтай те. Бараг намайг тижээх нь олгүй. Бараг нэг тэгчих гээл те. Тэгтэл нөгөө нэг нэр нь библийн зарчмаар эр хүн энэ гэр бүл дээрх библийн зарчим бол эмэгтэй хүний дээр эр хүн эрэгтэй хүний дээр Есүс байх хэвээр тийм л зарчмын дагуу байх хэвээр шүү дээ. Ерөнхий шүү дээ те. Хүмүүс бас яг 100% тийм шүү гэдээ хэлхэн чи. Энэ библийн зарчмын дагуу бол зөв. Гэхдээ энэ итгэл өмчлөлтөөр бол яг тийм байдаг гэж байна. Эмэгтэй хүний дээр эрэгтэй хүн, эрэгтэй хүний дээр Есүс. Эмэгтэй хүн ямар хүнийг дээр байлгах вэ гэвэл Есүсийг байлгаж чаддаг хүн л байна. Энэ бол библийн би мэддэг юм бол ярьж байгаа учраас те. Тэгэл хараа дуудлага тогтолцохгүйсэн би тэр айгүйх ярилцсан тэгэл хараа дуудлага тохирохгүйсэн. Уу яг одоо зориг те одоо энэ жишээ нь сүлдээгийн сонирхол нөгөө хүнд бол сайн жишээ нь бол тэр ихгүй те тэгвэл болсон тэр. Тэг намайг одоо дэмждэггүй ч юм уу те ер нь хэрэггүй комеди бол хэрэггүй одоо баг чи комедигаа ингэж яваавал бүр сорилтонд ороод чи бүр ингэн тэгэн те энэ бол юу юм уу би бол одоо ингэ хүсэхгүй байна мэн гэдэг ч юм уу тиймэрхүү нь байсан. За нэр юу асууя л та. Одоо энэ хосын харилцаанд христ хүмүүс ч бас одоо тийм одоо итгэгч биш хүмүүсээс бас арай өөр байгаад шиг байдаг шүү дээ. Зарим талаараа. Гэтэ нэг амар өөр байхгүй байхаа. Гэтэ өөр юмнууд бол байгаа.
Одоо жишээ нь бол заавал итгэж хүнтэй суух. Тэгээ ер нь энэ бол миний зарчим шүү дээ. Итгэж хүнтэй тэгжээж яг хүмүүс өөрөө сонгож болох юм шүү дээ. Тэгээ ер нь бол тэгжээж миний нөгөө нэг тэр итгэлийн амьдрал тэгж яаж байгаа амьдрал маань услагдсан шүү дээ, тий. Гэтэл намайг одоо эн чинь хамгийн том миний юу байгаа байхгүй юу? Миний амьдралын хамгийн том үн цэнтэй зөрчилдөж байгаа хүнтэй би суух юм бол битээр үргэлж зөрчилдөн шүү дээ. Энд чинь нөгөө нэг хизээч юу. Тийм учраас үргэлж зөрчилдөхгүй тулд би адилхан итгэл үнэмшилтэй тийм үнтэй суусна илүү ам. Яг уу Библиэд яг уу тэрнээс биш огт тэгж болохгүй гэсэн юм байхгүй юм шүү. Одоо ингээл зарим ах нарыг харахаар, гिच нарыг харахаар ингээл итгэж биш хүмүүстэй сууц аагч нар зөндөл байгаа л да. Яг тийм тэднийг харцсан учраас яа тийм асуудал байдаг гэдгийг би мэдж байгаа учраас би бол итгэж хүнтэй сунаа гэж зөв өөртөө шийдсэн байна. Библиэр ч бас юу гэдэг лөө. Заавал нөхөр юм уу их нэртэйгээ гэрэлжээж бэлгээ ярьсан. Тийм ер нь бол бэлгээ харилцаа бол гэрэлтэнд л зөвшөөрөгдсөн бурхны бэлэг байхгүй. Библиэр яг тгийг хэлсэн байна. Гэрлэлтэнд зөвшөөрөгдсөн бурхны бэлэг. Надаа одоо ингээд харин төсөөлөхөөр одоо итгэгч хүмүүст юм хайр дурлалын юу амар хэцүү санагдаад байгаа байхгүй. Амар complicated байна уу? Тийм амар асуудалтай. Одоо тэгээд шууд одоо тэг сонголт бүр баг тэг 70% баг байхгүй болчихж байгаа юм шиг те. Итгэгч биш хүнтэй яхаа яаж болно. Гэхдээ тэр чинь надад хэцүү болох гэдэг байгаа байхгүй те. Хүнтэй унтчихсан ч болно. Зөвөр тэрглээгээ бурхан шийтгэхгүй. Гэхдээ ер нь Библийн зарчмын дагуу амьдрахыг хүсэж байгаа хүн бол Библийн зарчмыг л биелүүлж хичээх хэрэгтэй шүү дээ те. Харин одоо тэнгууд за би итгэж байлаа гэж төсөөлөх юм бол тэг итгэгч биш охтууд хөөрхөн охтууд байлаа ч гэсэндээ үерхчих юм бол итгэдэггүй болохоор надад тэр нь хэцүү байна. Тийм болохоор ингээд сонгохгүй гэдэг ингээд орчиж байгаа тийм. Тэгээ зөвхөн итгэгч охтууд яг өөртөөгөө одоо юу санаа нийлсэн ч юм уу сонирхол нийлсэн охин олон ихэр чинь бүр яг үнэ би хизээ олох юм бэ гэдэг. Тийм тэгээ харалтаа намайг шнээс. Ер нь тийм асуудал байгаа болохоор чамд яг ийм удаан ганцаараа явах юм байдаг үү? Яг үнэ тий. Тэгтээ яг love is blind тахтаа. Тэгээ God's plan. Йоо nice. Тэгээ бохон хин нэг бэлдэж байгаа гэж байна. Яг үнэ тий. Энд л итгэж байгаа зүгээр. Тэгээ би яг энэ жишээнүүдийг чинь зөндөө харж байгаа учраас миний урд байгаа ах ич нарыг ч юм уу эсвэл урд алхаж байгаа найзуудаа ч юм харахад угаасаа бурхны одоо надад зориулсан төлөвлөгөө байгаа. Тэрийг нь би зүгээр тэгсэн чинь бурхан чамд ямар ч ихний төлөвлөгөө байл яг. Тэгэл байж болно шүү дээ. Яагаад why not? Гэхдээ би тхийг хүсэхгүй. Тэгэхээр бурхан миний эсрэг бол why not God but why? Гэхдээ бурхан тхихгүй байхаа. Хэдүүлэн болцоо талаар ярьж шүү дээ. Тэрэн дээр би сая нэг юм бодлоо. Нөгөө ямар болцоо гоё байхаа гэдэг чинь шүү дээ. Хэдүүлээ гурлаа сая. Тэгээ нэг кино мэнэ гэл юм ярьж шүү дээ. Би яг сая нөгөө өмнөх болцоонуудаа бодсон чинь би ингээд хайртай охинтойгоо зүгээр л ингээд машинда битэр суудаг заяа. Ингээд жижиг уцаараа ингээд аним үзчихдэг. Бид хоёр бүр амар жаргалтай байдаг шүү дээ. Хин хинний ах. Үргэжсэн охин чинь үгсэн. Эсвэл чиний төсөөлсөн хүн юм уу л гэж үргэжсэн охин. Тэгээ миний өмнөх болцоонод тахгүй. Тэгээд бид хоёр зүгээр л гудамжаар алхдаг. Бид хоёр тэрэндээ амар жаргалтай байдаг. Бид хоёр нэг шүн зөөр ингээд туул голын хөлдсөн. Өвөл ингээ очиж бид хоёр зүгээр хинч байхгүй хот гуулгаж муулгаж исэн зүгээр л төлөвлөгөө явж байгаа л хоёлоо тэхүүгэл тгийгээл тийм наад ч юм бол гоё шүү дээ. Гол нөгөө хин жаргалтай яг аль нэг нь жаргалгүйгээд одоо ингэж өгдөө шүү дээ. Нэг эргэжтэйчүүд нь уулзчаад одоо юу хийх үү гэд тийм залуучууд надад таалагддаггүй гэдэг шүү дээ. Яг үнэхээр таалагдсан байвал одоо юу хийх үгээд хамтдаа ярилцахтаа ч харамсахгүй байх тийм нөхцөл бол амар гоё болцоо байгаа. Бүр аль нь таалагддаг бол яг юм гал үе дээр явжвал одоо юу хийх үг хэлэхгүй юм шүү. Угаасаа л зүгээр уулзах юм шүү. Уулзсан л гоё бүр ингэж ургаад ах юм шүү. Тэгээ зүгээр л уулзсан л амар хас жаргалыг үү. Зүгээр за яхаа хамт байгаад юм хийгээд байгаа юм шүү. Тийм жишээ байвал за тийм за нөгөө хүн чинь чамайг нэг тоохгүй байгаа зөө. За яг нэг за чамайг нэг анхаарч үзэхгүй байгаа. Гэтэ чи тэр охиныг болзоонд өрсөн чинь тгийгээ хилцсэн те. За тэр нөхцөлд одоо ямар гоё болзоо хийж болох вэ? Нэг тиймэрхүү жишээ те. Нэг чи хосоо юу гэж бодож байна? Тийм гоё санаа өгөөч андаа. Үгүй яг би бас зөндөө бодчихсан. Тэг болцоогоо хийж үзэж байгаа юм. Би тэгтээ нэг удаа тэгж болцчихсан. Зүгээр автобусны арын суудлын дээр суугаад хамгийн хол явдаг чиглэлтэй. Тэр үед гачуурт хийсэн санагдаад. Гачууртыг сонгосон. Тэгэл зүгээр нэг буудлаас нь бүтэн ингэж тойроод тэгээ буцаа тэр буудалд нэрэх хүртэл.
Тэгээ тэр чинь овоо хэдэн цаг явчихж байгаа юм. Нилээ урт. Тэгэл зүгээр бүр юу зүгээр юм яриад хотыг аялал юм. Зүгээр юм яриад тэгээд тэр бол гоё байсан. Би нэг тэгж хийж исэн юм уу те? Хийсэн. Би нэг яаж исэн шүү дээ. Роллер байдсан шүү дээ. Мартин дээдлийн давхарт. Роликор голгодог газар. Би яг болцохог яг чинийх шиг нөгөө юу надад тохиолдоод тэгээ би тэгээ болцохруулж явах. Би тэгээ тэрийг санаачлаад за Юмарттай ингэ чинь тэгээ гараад ингээд яг бороо. Яг минийх шиг ч яг би зүгээр тийм юу нөхцөл өгсөн юм даа. Тэр нөхцөлчийг надад байсан байхгүй. Тэгээд тэрнэр би роллер дээр голгоё гэж санаа гаргаад. Тэгээд тэр чадахгүй гэсэн чинь чадахгүй. Нэг сан чадахгүй гэдэг байхгүй. Тэгвэл надад юм киноны сценүүд яг нэг юм готог тэр голгож байгаа л ингэ нэг нь альтерч унгууд ингэ дээр нь ягаал давхартаж унж унаад ингэ цаа нэг романтик аяа давхартаж унж болохгүй шүү дээ. Яг тийм игээд толгойд бодогдоод заяа. Энэ бүр үнэхээр гоо романтик болцсон авах юм байна гэ. Би тэр өхнийг дагуулад явсан чи зүгээр ингээд битүү яг дээрээсээ тэгж давхарлаж явсан тэр хизээж романтик байгаагүй. Тэгээ битүүрээ дараагараасаа унсан юм уу? Чи дээр унсан юм уу? Тэгсэн. Гэтэ тэр үуч би одоо ихос 30 кг турхаас тээ. Тэгтэл яг явсан. Тэгээд битүүр ингээ хөдөлсөн гэж голгож байгаа хойлоо тархиараа савж аваад толгой бүр амар өвдөд ёо. Тэрээ савх чинь бас амар юм шүү. Тэгтэл битүүр жаргалтай байсан эцээ. Гараад алхаж байх тэгэл бараа шивэрч юм биш. Тархиараа унах болж байгаа хаа. Тэр бүр амар хэцүү. Чи насны үед юу ч боддог вэ нэрээ? Миний хажууд би унахгүй тэр охин ингээ унахад бүр хэцүү юм чиг толгойг нэг яах. Насны үед юу гэсэн бэ? Насны үед юу гэж боддог вэ? Одоо өөртөө суух хүнийг ч юм эсвэл одоо хитнээ сонгох. За мэдгүй гэр бүлийн төлөвлөгөө юм биш те. Гэр бүлийн төлөвлөгөөг үгүй. Тайрын насны зөрүү. Чи одоо дээшээ доошоо бол за дээшээ бол би үнэхээр суухгүй ч юм уу, ирэхгүй ч юм уу те. Тэгж боддөг юм байдгүй. Тийм надад байхгүй. Гэхдээ би юугаа анзаараад хахад ер нь би өөрөөсөө их чүн амар сонирхт юм л. Гэхдээ яг би өгсрөөд ихийн цагт дүү сонирхох гэж тийм мэдэхгүй л дээ. Тийм. Надад одоо угаасаа хэдүүлээ дүү сонирхох нь гэхээр арай жоохон тчээд байгаа юм байна. Хэдүүлээ өөрөөсөө сонирхтын насн дээр яваад байгаа юм шүү угаасаа. Миний бодлоор би тэгж бодсон. Угаасаа эрэгтэй хүмүүс ер нь ихч сонирхон заяа. Яагаад гэвэл ихч хүмүүс гэдэг чинь нөгөө нэг яаж одоо мейкап хийх учир те өөрийнхөө хоцсны стил те тэгэл дээрс нь жоохон мөнгөтэй болсон болохоор гоё үнэртэй устай ч юм уу те. Яг өөрийгөө тийм гоё байлгах учраа олдсон ч гэдэг юм уу те. Тиймэрхүү хүмүүс байгаа. Тэр хүмүүстэй угаасаа хүн болгонд гоё харагдана. Тийм болохоор ер нь би ч гэсэн угаасаа юунаасаа дунд анги мангасаа ч юм уу те ихчнэр угаасаа л гоё харагдаж байгаа юм шүү дээ. Яах гэдэг мэддэггүй охтууд биш. Яах учраа мэддэг охтууд илүү яадаг гэсэн үг шүү дээ. Тийм учраа мэддэг болсон. Тийм ер нь хүн болгонд ихч одоо эрэгтэйчүүдэд ихчнэр гоё харагддаг байхаа. Тийм үү. Гэхдээ надад нэг тим юу байгаад те. Ихчүнтэй үерхэн ихээр бас нэг арай надаас илүү мундаг байхаар жоохон бас эвгүй байгаад тийм. Би нэг юм жоохон суугч юм шиг санагдаад те. Надаас илүү одоо орлого олдог байвал ч юм уу те жишээ. Төвлбөр яа тийм. Тэгэхээр жоохон тэр харилцаа амар юу бас нэг юм эр хүний бахархал тийм юм байхгүй болчих гээд байгаа юм шиг те нэг ер нь яг эрэгтэй хүнтэй угаасаа бүгд талаараа жоохон илүү байвал гоё шүү дээ. Надаас одоо жишээ нь том биетэй охин байвал одоо те өндөр тэгснэ надаас арай махлаг ч юм уу байх юм бол тэгээ үерхэн их юм бол ч бас амар эвгүй байгаад. Чамаас өндөр, чамаас их мөнгө олдог. Магадгүй бас чамайг өөрчлөгдөх тийм юу болж магадгүй те. Потенциалтай юм одоо ингээ өөрөөсөө жоохон цалингийн хэмжээ бага ч юм уу тийм охин хайна гэвэл тэр чинь бас хэцүү болчих жоох. Үгүй яг за тэр нь тэгмүүд өөрөөсөө саяных бол зүгээр жишээлтэй. Гэхдээ ер нь бол болохгүй гэсэн юм байхгүй л те. Яг зүгээр жишээ нь хэлэхэд те нэг тиймэрхүү мэдрэмж бол байдаг. Гэхдээ болохгүй юм байхгүй бай одоо өөрөөсөө өндөр охинтой үерхсэн ч болно л та. Орлого ч яг хамаагүй зүгээр нэг тийм бодол дотор нь байгаад байдаг байхгүй. Тэр чухал ахаа угаасаа. Тэр угаасаа ир хүний харилцаанд ч гэсэн их нөлөөлөх байна. Надад бол яг мотивацийн хувьд бол зүгээр одоо би өөрөөсөө орлогоор те илүү нэг амьдралын ухаантай эмэгтэйтэй би эмэгтэйд би хайртай болчлоо шүү дээ. Тэнгүүд би энэ альфа нь чадахгүй шүү дээ. Авсан харилцаанд тэнгүүд одоо нөгөө за энэ надад тохирох нь би өөрөөсөө жоохон муу эмэгтэйг олъё биш. Би энэ эмэгтэйг давсан хэрэгтэй болох хэрэгтэй юм байна гэж өөрийгөө тэгж зоригжуулж илүү сайн байх гэж.
бодож байна гэх юм уу? Одоо миний хөшүүрэг тэр эмэгтэйч гэж болж магадгүй гэж бодож байна. Яг тийм байж болох л. Тэгээд яаж хандлага нь ямар байхаас хувь хүнээс нь шалтгааллаа те. Яг гэхдээ ер нь бол саяны юу бол нийтлэг байдаг асуудал л та. Би нүүн та Skywalker-ийн юу үзчихсэн бол тэрэн дээр бас нэг тийм жишээ байдаг байхгүй. 5 гэд кино байдаг штэ. Гарын 5. Тийм, гарын 5. Тий. Тэрний чинь шаг кино юу? Тийм, Монгол. Тэрний нөгөө нэг юм тайлал маягийн бичлэг хийсэн мөн байхгүй. Тэрэн дээр ингээд шагдар эхнэр хүүхдүүдэд хаяа явдсан штэ. Тэр бол одоо юм байж болохгүй баг болохгүй аим хэцүү юм байгаа байхгүй тий. Ямар хүн 5 хүүхдээ их нэртэйгээ ингээ хаяад явах уу тий. Чи одоо ямар нөхцөл байдалд хаяа явах уу? Би бол ихнэрээ хайж явна, хүүхдүүдэд бол хайж явахгүй. Ямар харин чи хайж явна заяа. Харин чи ямар шалтгаанаар хайж явах вэ? Би танаа 5 хүүхдийг чи аална эсвэл чи хай. Тий одоо энэ жишээ бас болж байгаа байхгүй. Одоо жишээ нь надад л ерөөс боохгүй. Чи бүр хизээч. Гэхдээ саяхан ч тэгтээ болж л байна л да. Тэгтээ яг ер нь бол за яг тэгэхээр би энэ асуусан шалтгаан нь ямар ч сан хайж явж байгаа цаана нэг юм амар хүчтэй шалтгаан байгаа байхгүй тий. Яг үнэ. Тийм том юм хаяа явах чинь тий. Бас нэг том шалтгаан байгаа байхгүй. Тэнгүүд тэр шалтгаан нь юу вэ гэсэн чинь эхнэр нь шагдрыг тэгж амар юм хүндэлдэггүй заяа. Хүчрхийлдэг байсан юм шүү. Майндер. За яг тийм ер нь сэтгэл зүйн за хүчрхийл гэж хэлж болох байх. Гэтэ яг ч бас хүчрхийл биш ээ. Зүгээр юм ямар ч нөхрөө ямар ч хүндэлдэггүй заяа. Тэгээд дээрэс нь би чамаас илүү гэдэг тийм мэдрэмж бас өгдөг. Тэгэл дандаа өгүүлж яашин те. Чи ингээл чиний цалинчин байгаа байна. Чи ингээд ажиллаа ерөөсөж чадахгүй наа ажиллаа солигдчих юм уу. За би яг кинонд ирэх нь бол санахгүй. Гэтэ ерөнхийдөө нэг юм шүүмжлэл те. Ер нь бол би чамаа хүндэлдэг чи мундаг гэдэг мэдрэмжийг нөхөртөө ерөөсөө өгдөг. Тэнгүүт тийм мэдрэмжээ ингээл аваал нь шүү дээ. Тэнгүүт чи ир хүний нэг юм байдаг байгаа байхгүй. Одоо те нэг юм гэрээ эзэн гэдэг тийм хүндлүүлэх одоо хэрэгцээ ч гэх юм уу те. Тийм авах хэрэгтэй байдаг. Тэгсэн чинь тэр болгоноос нь одоо нэг ч тийм хэрэгцээ авахгүй. Тэгэл дандаа шүүмжлэл, дандаа доромжлуулал те. Одоо тэгэл би чамаас илүү гэдэг тийм мэдрэмжийг ингээл ихнэрээсээ байнга авсаар байгаа. Тэгж авсаар агаад тэр нь хүүхдүүд ихнэрээ хаяа явах шалтгаан болж байгаа. Наа чи амар гоё юм байна. Тэгэхээр тийм байж болох юм байна аа. Гэтэ тэр ихнэр нь эцээ зүгээр нөхрөө илүү сайн байх гэж шаардж исэн ганц арга л тэр их тий. Яг тэр нөхцөл байдал коммунист. Тэр одоо ихнэрийг одоо буруутгах бас шалтгаан байхгүй. Тэр чинь нөгөө яг явдагдаад толдог дээр ихнэр нь өвөлж идэв шүү дээ. Чи ядч хүүхдүүдэд бодсон дээр байсан юм шүү гэдэгсэн чинь. Хорлоо. Тэгэнгүүт тий хорлоо тэгэнгүүт шагдарч юу өгсөн бэ? Байр. Үгүй. Хорлоо чинь Ноц амраг нөгөө ихнэр хүүхдээ хайж яваад очиж байгаа эмэгтэй байхгүй. Тэр эмэгтэй шагдараас насаар хамаагүй дүү заяа. Тэгэхээр туршлага хамаагүй баг гэсэн үг. Тэгэхээр ярьж хүндлэнтэй. Тэгээд дээрэс нь насаар дүү гэхээр чинь тэ айгүй хүндэтгэлтэй харьцсан тэ. Тэнгүүд шагдарт нөгөө нэг мэдрэмжийг өчөж байгаа байхгүй. Та мундаг тэ. Одоо жишээ нь та гэж дууддаг ч юм уу. Тэгэл угаасаа насаар баг туршлага бага юм чинь нөгөө нэг хүндэлж харьцсан шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг эрэгтэй хүнд өгөх хэрэгцээг нь хорлоо өгчөж байгаа. Тэгээ нөгөө ихтер нөгөөсөө за 5-5 хүүхд гарах зэвч энэ хаашаа явдгийг гэл дураараа загнад өгсөн юм шиг үгээсэ те. Тэгж л бодож байгаа шүү үгээсэ. Тий яг хөө за тэр ихнэрийн юугийн дүгнэлт ихт бас хэцүүлэх. Ер нь бол тэгэл юмаа болгоё бүтээе гээл те. Ер нь тиймэрхүү юм бас бодож л байсан байх. Ихнэр нь нэж яхад нөө удахгүй тэр чинь бас айгуу сонио те. Ихнэр нь нас орчтой шүү дээ. Би бас үзег болох мэдэхгүй байна. Ер нь бол гэхдээ мэдэн 5 хүүхд мөхт яагаад мэдэн шагдраа орхио явсны дараа удалгүй ихнэр нас орчтой байхгүй юу? Тэгсэн байсан чинь 5 хүүхд рүүгөө шагдраа очтгүй юм. Тэгээд сүүлдээ бүр том их чинь л 4 дүгээ өсгөдөг байхгүй бүр. Нэгийг их сургуульд оруулаад нэгийг ингээд темст оруулаад тэгээ хоёр баг дуу 10 жилийн хүүхд. Тэгээ хамгийн том болсон чинь хормоо ихэр болоод том их чинь нэг залуу ажлынхан залуу сонирхоо тэгээ хормоо игээд хормон дээр нь шагдар ирээд хамгийн сүүлийн сцен тэр заяа. Гэр бүлийн зураг даруулъя гэсэн чинь энчэнэс камер харж байгаа энэ гэр бүлийн бүх хамаатнууд шагдар тэндээс хараад дуусдаг байхгүй. Тэр бүр амар кино шүү дээ. Шагдар толон дарж өөртөө яриад бүр. Тэрний бас нэг юм заах энэ бас онол маягийн юм шүү дээ. Яг бат тим гэсэн юм байхгүй. Тэнгүүт тэрэн дээр бас тэгж байгаа байхгүй нөгөө нэг охин нь хамгийн том охин нь ээжтэйгээ амар адилхан зан чанарын бүх юмараа тэнгүүд одоо
ээж нь нас орчоод ах чагдар ус очоогүй гэж байгаа шүү дээ. Тэнгүүд охин нь бас яг Тэгдэг ээж шиг байсан байгаа байхгүй, ээж шиг нь болохоор аавтайгаа яг одоо ээжтэйг адилхан болохоор аавтайгаа яг ээж нь харьцаж байгаа юм шиг тийм харьцаа үүснэ. Уг нь 1 2 очтیں۔ Тэгэхээр тэр чинь ахаад нөгөө нэг хүүхдүүд дээрээ очихгүй байх. Ахаад нэг юм болчихж байгаа. Нөгөө ихнэр нас орсон ч гэсэндээ. Тэгээ яхаа бас муучгүй охины болохоор тэгэл хөрмөн дээр нь ирж байгаа юм шиг байна л та гэхгүй те. Нэг тиймэрхүү юм аа. За энэ чинь нөгөө нэг хідүүлгийн хаахны ярьжсэн сэдв шүү дээ те. Би одоо өөрөөсөө өндөр охин яах юм бол цаад мэдрэмж нь байдгаа гэдэг те. За энийг ойлгуулах гэж энэ жишээг ирсэн шүү те. Тэгэхээр энэ бол угаасаа эрэгтэй хүн болгонд байдаг тийм юм байна те. Тэгээ яг тэгээд альфа байх те. Эмэгтэй хүнсээ альфа байх нь. Гэхдээ одоо тэр чинь эмэгтэй хүнээ хайрлж, үгүй эмэгтэй хүнээ хамгаалж тэр хүндээ хоол олж өгөх нь ч гэсэн амьтанд байдаг хүртэл инстинкт өстэй те. Ер нь эрэгчнээ эмэгчнээ хамгаалж эмэгчэндээ хоол авчирж өгөх нь амьтнаас ч хүртэл гардаг инстинкт. Тэгээ энэ нь хүн дээр илэрхгүй болоод эхлэхээр эрэгтэй хүн угаасаа сэтгэл зүгээрээ ч гэсэн ингээд лүүсэр болоод тэгэл нэг лүүзер болсон ах нар байдаг штэ. Амтан дээр бол нэг том биетэйнүүднийг амьдралаа авч явдаг. За тийм үү эмэгчин байсан ч гэсэн. Эмэгчин байсан гэсэн. Одоо пингвин дээр бол эрэгтэй нүнгөө дардсан штэ. Тийм үү. За яг би ер нь тэгж л бодож байна. Одоо чон дээр ч гэсэн өлөгчин чоног эмэгтэй чон толгой сүргээд иргүүлж байна. Тэр ч яг нөгөө нэг хүүхэд хамгаалах тийм юунаас болж эволюцнаас үүссэн нэг тийм юм. Яг гэхдээ дийлэнхтэй бол эрэгчин л байгаа юм байна тийм. Тэгээ эрэгчин би нэг юм юу уншсан байхгүй. Артикл. За тэрэн дээр нөгөө хүү нэгдлийн үед нь штэ. Артикл биш ээ. За зөв нэг номноос сонссон байхгүй. Хүү нэгдлийн одоо чулуун зэвсгийн үед байгаа штэ. Чулуун зэвсгийн үед одоо юу тэр үеийг судлахаар хайр дурлал гэдэг юмны тийм ямар ч тийм судалгаа юм олдоогүй. Чулуун зэвсгийн үе юу? Тэгээ хүн төрөлхтний тэр үед нэр яадаг эсвэл тэр үед тэгэл зүгээр яг амьтны инстинкт дээр нь штэ. Яг нэгэндээ дурлцаа. Нэгэнтэйгээ одоо насаараа хамт хүн гэсэн юм байхгүй. Тэгэл эргэжнэн үрээгээл те. Хаяа явдаг те. За тий хаяа явдаг ч байдаг байх одоо яадаг чи. Ер нь бол гэтээ нэг хүнтэйг одоо насаараа хамт байна гэдэг ч юм уу. Тийм ойлголт бол ерөөсөө огт байхгүй. Тийм баг. Одоо адуугаар бол нэг азар гадуу гэдэг чинь баахан гүүн дунд нэг азар байгаа л гэсэн үг шүү дээ. Бүгд нь тийм л. Тийм. Тэгээ ер нь бол тийм нэг юм юутай те. Яг тийм амьдтайгаа ер нь илүү ойрхон. Тэнгүүтээ штэ чулуун зэвсгийн үед хүн төрөлхтний хамгийн их хугацаа зарцуулагдсан юу гэж байгаа байхгүй. Юу? Одоо хөгжөхөд үү? Тийм хөгжөхөд эволюц. Гэхдээ эволюц одоо тийм одооны шиг юм ухаантай хүн биш яг чулуун зэвсгийн үед амар их хугацааг зарцуулсан. Манай эдийн одоогийн юм яг оюун ухаантай юм амар хөгжсөн юмыг тэр хугацаатай харьцуулах юм бол бүр хаана ч хүрэхгүй хасарч авах хугацаагаа одоо ч гэсэн тийм байгаа гэсэн бид нар. Тэгэхээр манай эдийн тарих ер нь чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн тарихтай ер нь ойролцоо байгаа гэсэн үг байхгүй. Тийм. Тэгмүүд одоо байгаа хөгжил дэвшилд бидний бие физиолог бас бүрэн яг тохирсон бас биш байгаа гэсэн. Одоо жишээ нь одоо технологи амар хөгжөөл хэдэн жилийн дараа бүр ингээл юу ч ойлгогдохгүй юм болох байх гэсэн төсөөлөл үүдэн штэ. Гэхдээ ер нь тийм болохгүй айл болох бүх юм хэлбэр байж штэ. Одоо за техник технологи компьютер амар хөгжсөн ч гэсэндээ ингээд тэрийг ажилуулд удирдах байгаа хүнд нь илүү ойлгомжтой айгүй амархан байж ижил угаасаа хүмүүсийн хэрэглээнд орно. Тийм амар хэцүү юм угаасаа бүтээгдэх тийм юу байхгүй. Боломжгүй. Тэрийг хэрэглээнд оруулах боломжгүй. Хэрэглээнд оруулж болохгүй юм чинь. Аль болох амархан л те болж өгвөл нэг товч дараал бүх юмаа хийждэг ч юм уу те. Бүх юм нь болчдөг. Нэг товч дараал ингээл мэдээлэл олждаг ч юм уу тийм. Аль болох амархан болж ижил ер нь хүмүүсийн хэрэглээнд орно. Тэрийгээ дагаад хүмүүс айгүй юм залхуу болж байгаа хаа те. Нэг юм юмыг хайх, юмыг юм одоо explore хийх юм байхгүй болж байгаа хаа. Тий. Дандаа л юм амар юм байна. Тэнгүүд хайр дурлалын юм одоо сэдв ярьж байгаа шүү дээ. Аха. Тэнгүүд чулуун зэвсгийн үед одоо ингээл хайр дурлалын ямар ч юм олдоогүй гэсэн шүү дээ. Тэнгүүд хайр гэдэг юм тэгвэл яг хаанаас гарч ирсэн гэж бодож байна. Яг яаж гарч ирсэн гэж бодож байна. Хайр нь ухамсар юм шүү. Итгэлцэлтэр итгэлцэл ухамсар. За ухамсар итгэлцэл жоохон ерөнхийдөө ухамсар гэхээр жишээ нь яаж яах вэ? Одоо хариуцлага гэх юм уу?
Одоо өмнө нь бол тийм юу байхгүйсэн ба штэ. Үр төлөв үлдээжлээвэл одоо би баясаадарч хосоодорч исэн хамаахгүй ингээд таарсандаа ингээд явж ин тэ. Ингээд жоохон яваад ихлээрээ боловсроод ихлээрээ хүн ухамсартай болоод жоохон юм ойлгоод эхэлдэг болоод эхлэхээр за энэ бол минийхтэй жоохон өмчилж эхэлж ин тэ. За би энэ бүр ингээд боловсроод багтсан за ер нь бол би ганц л хүнтэй байх хэвээр энэ ингэх хэвээр боловсрах юм болов боловсрал юм болов эсвэл мэдэхгүй. Тийм яг ухамсарл юм биш үү? Ухамсар сууж иж тэр хүн чинь хайрлж эхэлж байгаа юм шүү. Ухамсар сууж байгаа нь тэгээд хүмүүс ингээд одоо олноороо ингэж нэг одоо хотын юунд орж морж байгаа л тий. Тэгээ одоо нийгэм илүү хөгжөөд нийгмээс өөрөө тийм зааж жоохон яг үндэ жоохон хайрцаг байхгүй юу? Нэг хүнтэйгээ насаараа хамт байна гэдэг ч юм уу тий. Жи над ихнэр хүүхдээ хайж явж болохгүй гэдэг ч юм уу тий. Хариуцлага тий. Тэр ер нь бол хайрцаг гэхдээ одоо хэрэгтэй хайрцаг ч юм уу тий. Яг үнэ. Ийм сэтгэлгээг ер нь бол хайрцаглаж байгаа байхгүй тий. Яг ийм байгалийн одоо тэр зүүн совингийн наад ч биш ээ ийм байх хэрэгтэй гэл тий. Нэг ийм хайрцагт олгож байгаа. Гэтэ тэр нь одоо хэрэгтэй л тий. Тэнгүүд хайр гэдэг чинь нөгөө нэг яг амар дэлгэрсэн нь нөгөө нэг Ромео Жулиеттэй юм шиг үлээ. Яг дийлэнхтэй нэг юм одоо ойлголттой болсон ч юм уу те. Ер нь хайр одоо амьдралд зайлшгүй байх шаардлагатай ийм чухал юм гэдэг ч юм уу те. Одоо хүн болгоно л нэг ийм хайр дурлалтай яаж иж байгаа л холбогддог шүү дээ те. Хүн одоо дурлалдаг. За жишээ нь тэгэл бурхны төлөвлөгөөгөөр нэг миний заяаны хань надад ирэх байх гэдэг ч юм уу те. Одоо чиний тэр бодол модал. Ингээ хүн болгонд суудсан тэр хайрын талаарх ойлголтыг тэр Ромео Жулиеттайгаас амар дэлгэрч ирсэн байгаа таа. Гэтэ тэр нь Ромео Жулиеттай ингэж амар бүүм хийж гарч ирсэн нь бас тэгтээ зөвхөн хайрыг ингэж түгээхийн тулд биш заяа. Цаад утгаараа ийм эрхчлөө дагалдаж гарч ирж байсан. Одоо тэр чинь яг хүний сонголт байгаа байхгүй. Тэгээ би хуучин ч бол нөгөө тэгдэг байгаа шүү дээ. Ийм хоёр ийм одоо ноёнууд те хоорондоо ярьж байгаа л хоёр хүүхдээ суулгачдаг те. Одоо хуучнаар бас маах чинь тэгдэг шүү дээ. Аав ээжүүд харж байгаа л за хоёулаа хүүхдээ суулгачих удаа энэ төргэлтэй баг тэгээд суулгачдаг. Тэгээд тэр чинь нөгөө Ромео Жулиеттиг үед хувь хүн өөрөө сонгох ёстой гэдэг тийм эрхчлөөний юм болж эхэлж байгаа байхгүй. Би одоо хүнээ сонгоно тий. Би хүснээрээ байх хэрэгтэй гэдэг тийм эрхчлөө. Ер нь бол эрхчлөөний тийм юу чинь хайр гэдэг юм эрхчлөөний юм төлөөлөл болж амар дэлгэж гарч ирсэн. Тийм юм байл шүү. Тэгэхээр таалагдд юм шиг хүн болгонд угаасаа. Тий. Хүн болгол эрхчлөө өсөж байгаа шүү дээ. Тий. Хүн болгоо эрхчлээ. Тий, угаасаа тэр нь тэгээ ажилласан. Гэтэ яг энэ ярианы гол миний хэлж байгаа санаа болохоор тэгээ хайр гэдэг чинь ер нь бол жоохон юм бас хийсвэр юм байгаа тох. Яг зөв. Та юу гэж бодож байна? Эсвэл хүн төрөлхийн юм хайрлах яатай гэж инстинктэд төрдөг болоо гэж юу? Одоо үед бол тэгж байгаа. Одоо ингээд нийгэмдх бүх юм сэтгэлгээ нийгмээс тогтоосон бүх юм заавруудыг бүгдийг нь устгах чаад яг одооноос хүн төрлөختөн яг өнөөдөр ингээд хосоо нэг хүүхд гаргаад тэгээ эндээс нийгмийн бүх юм юуг нь устгаад төрүүл танаа хүүхэд яг нэг хүнийг сонгоо хайрлах болов эсвэл яг тэр үр төлөө үлдээдэг шиг ингэж явах болов. Тийм харин тийм. Одоо яг за нэг арал дээр ч юм уу те. За нэг зүгээр эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг аваачаад хаялаа. За тэр хоёр хүүхэдтэй боллоо. Аав юу ч зааж аав хоёр нь юу ч зааж энэ жишээ биш юм байна. За зүгээр нэг хүүхд ингээ ганцаараа ойд өсөе зөө. Маугли шиг. Тэгэх юм бол тэр хүүхд яг юм миний нас одоо тий заяаны хань гэдэг тийм бодол огт байхгүй. Харин тийм бах те. Тийм. Зөв. Яг хав зүгээр юм үр хүүхдтэй болох тийм одоо хүсэл цаад одоо гормоны одоо хэрэгцээ ч юм уу байгаа. Гэтэ хүүхдтэй олцоод одоо хүүхдээ бас мэдээж хайрлаж болно те. Гэхдээ яг юм зүгээр гол нь юм тийм цусан холбоо биш. Эсвэл одоо чи надад туссан болохоор би чамд хайртай байдаг гэж болно шүү дээ. Би чамд дуртай те. Яг нь найзын хайр ч юм уу тиймэрхүү бас байж болно те. Гэхдээ яг юм заяаны хань гэдэг тийм ойлголт бол тэр хүүхдэд одоо тийм арал дээр ганцаараа өссөн хүүхдэд бол тийм ерөөсөө байхгүй. Би нэг тийм кино үзчихсэн болж өссөн. Лондонд аялж байгаа нэлийн язгууртай хоёр хүүхд явж байгаа онгоцон сүнөд тэгээ нэг арал дээр эрэгтэй эмэгтэй хоёр хүүхд 5-6 настай тэгээ үлдсэн. Тэгээд тэнцэнэ 19 мөс хүртэл ингэ амьдардаг хөөх.
Ингээ хайр мэдгүй тэгэл яг тэр ингээд анх удаа тэр эрэгтэй хөлт ингээд бэлэг эрэхтэнд босч мосол хоёлоо энэ юу болоод наа гэл. Чи намайг харахаар л ингээд хэрж гээ. Тэгээ тэр хоёрыг сүлдийг секс гэж мэдгүй мөртлөө сексийг очроо олчих жоохгүй. Тэгэл өдөрж шүнж ээж бигэл. Тэгжсэн чи ашгүй яг нэг жуулч дээрээ тэгээд том болохт нь тэг хүүхдтэй болохт нь аваа авчтай дотроо. Тэгээ гой нийгэмшүүлээд. Нийгэмшээг өмтлөө тэр хоёр ингээд бие биетэйг ям дудаан байсаар хагаад бие биетэй тасцсан. Тэгээд тэр хоёр ингээд гэр гэрлэг ингээд олдоод явж байгаа штэ. Тэгээд өөр ингээд нийгмийг мэдгүй юм чи аав ээж нь бүх юмыг нийгмийн ихнээс нь зааж өгч байгаа. Тэг тоолонд нь тэр хоёрт ингээд бие бие нь бодогдоол байсан ингээд. Санаас нь гарч чадахгүй. Тэр хоёр би нэг хайр гэж мэдгүй хайрлаад байсан юм шиг. Ах яаж яасан гинэ. Би наа кино чи үзчихсэн чи үзмөр санагдаад байгаа. Ямар кино юм бол нэр нь би сайн нэр мэдгүй байна. Хасаа мэдчихэв тэр нэр. Наа чи тэгтээ хаа бас нэг хайрыг юм дэлгэрүүл оо зохиол бичсэн үн нь бол хайрыг одоо юу дэлгэрүүлэх санаатай бичсэн зохиол юм л та тий. Тийм тэр хоёр ингээ би үүтэ хайртай гэдгийг мэдгүй тэгтээ ингээ хайрлаадсан гоц. Тэр хоёр анх хаягдсан юм уу? Тийм. Аялж явж байгаа донхцсон сүрээд. Тэгээ хоёлаа эзгүй орол төр үлдээд. Тэг яаж survive хийж амьддаг байсан? Тэгэл тэнчэнэ тэгэл шархош явж байгаа боллоо. Тэгээ ямар сонирхолтой юм шүү дээ. За шархош явж байгаа боллоо. Тэгэл эрэхтэй эмхтний нийлж байгаа л жадаар загас өрдөг армархыг өөртөө суралцаа. Яг хүн ихтэй шиг хүссэн шүү дээ. Robinson Crusoe хоёулаа байсан юм шүү дээ. Хайр. Гэтэ яах вэ? Харин яг би зүгээр надаас гэтэ энэ юу жоохон сонирхол байсан л таахгүй тийм. Яг юм хайр гэдэг юм ингэж зааж түгээхгүй бол тийм ойлголттой өсөхгүй гэж бодохоор жоохон сонирхол болоод байгаа. Яг баясагийн сая ярьсан кино бол миний ярьсан шал эсрэг нь л байл л та. Тэгэж өссөн мөртлөө хоорондоо би нэгээ санаж манаа тийм. Яг тэгтээ яг бас байж болно л та юм дасцсан масцсан юм уу тийм. Тэр чинь гэхдээ яг ядч нэг өөртөө харьцангуй нэг би 5 6 настай хэсэг мэдгүй ямар ч жоохон хүмүүс хаягдсан байхгүй. Тэнгүү тэр хүртлээ бас нэг хайрын байсан байгаа. Хайрын хугтгамтай бас болцсон байгаа шүү дээ. Аав ээжийн хайрыг ч юм мэдэрсэн тийм байна. Гэтэ би харин одоо энэ мэдээллийг сонсцоод тэгээ би ер нь гэхдээ яг тэгж үзсэн. За яг уус заяаны хань мань гэдэг юм бол угаасаа байхгүй байна гэж бодсон шүү дээ. Хайр хүнд хайртай болсон гэдэг тэр сэтгэл хөдлөлөө би бас өөрөө удирдах болох юм байна гэж. Яагаад? Яг за юу яаж болно? За яг бас удирдах нь цаашинтай. Би энд хайртай байха болоод энд хайртай болъё гэж. Би наадхантай хайртай тийм байх боломжгүй үстэй. Тийм яг тийм байх боломжгүй л те. Гэтэ ер нь тодорхой хэмжээнд юу яаж болно? Одоо жишээ нь хизээч би тэгж бодохгүй байхгүй. Энэ хүн за би энэ хүн тайртай байлаа шүү дээ нэг хүн. Тэнгүүтлээ тэрийгээ энэ л одоо миний одоо насаараа хамт байх. Зөвхөн энэ хүнтэй байвал би ингээл насаараа гоё байх юм байна гэж боддог ч юм уу те. Тэгж одоо тийм хүлээлт байхгүй ч гэх юм уу. Ойлгож байна хөөг. Надад бол наа чинь жоохон юу л боломжгүй л биш гэсэн. Яг одоо бол чи тэгж бодож байгаа л даа. Love is blind гэдэг дөрөв хэлээд байгаа тэр л байхгүй. Яг сохорчвол за энэ миний за энэ юм гэл. Салстыгын дараа биш юм байл гэж өөрийгөө үүсгэсэн арга салснараа л үүсгэж байгаа шүү дээ. Надад зүгээр юм одоо хүнд дурлаж байгаа шүү дээ. Тэр яг ингээ логикоор бол би ингээ тэрийг угаасаа болиулж чадахгүй байгаа байхгүй. Гэхдээ ер нь цаанаа яг мэдчихэж байгаа юм нь зүгээр энэ мэдрэмж бол гэхдээ ингэж за энэ хүн ингээд намайг хаяа авчлаа те таахгүй. Тэгэх юм бол дараагийн хүндээ би ахиж ингэж дурлж болно. Одоо чадна ч гэх юм уу те. Тийм боломж бас байгаа. Гэдэг ч юм уу. Сайхан ойлгомжтой юм л хэдүүл ярилцгааж ин да гэж байна шүү дээ. Ойлгомжтой биш шүү дээ. Тийм үү? Ойлгомжтой байна гэж. Би уг нь амар нэг хүн амтны нэг ярьдгүй юм яриад байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Би бас тэгж бод. Яг хүн юм хайрын дурлал гэдэг юм одоо юм байхгүй боломжгүй гэдэг ч юм уу. Тийм ярьж исэн юм би л нэг сонсож байгаагүй санагдаад шүү дээ. Би тэр хайрлахыг өдөрдөн гэдгийг жоохон боломжгүй байх гэж бодоод байна. Хүн хайрлахыг би харин жишээгээ сайн ойлгуулж чадаагүй гэж магадгүй. За чи төсөөлөхдөө юу гэж төсөөлсөн?
Яг ер нь зүгээр л хүн сэтгэл алдархаа өдөрдөн. Энд за яг ч өдөртөхгүй л дээ. За энд би дурлая гэд дурлах эсвэл энд би дурлахгүй гэд дурлахгүй байхыг би тархиараа өдөрдөж чадахгүй гэж бодож байгаа. Энэ ойлгомжтой тий? Энэ бол ойлгомжтой. За тэгвэл за наад жишээн дээр чи. Тэгээ би сая яг энэний жоох эсрэг юм хосоо ярихад нь би тийм үү яагаад гэсэн юм бэ? За тэгвэл за би нэг хүнд дурлцлаа тий. За тэгвэл тэр намайг хизээч тоохгүй бай. За тоохгүй. Яг маний жишээ ойлгочихсон. За тэнгүүт таад тэгээд энэ дурлалаа болиулж чадахгүй болохоор ингээл араас нь дандаа гүүгээл ах уу. Тэр тих юм шүү. Би бол гүүхгүй. Тийм тэгвэл Монголын хот модон дээр ирсэн шүү. Гэхдээ наа чин тэгвэл харин тэгэхээр жаа чи тэгэхээр баг өдөртчихэж байгаа юм шүү. Дурлсан үндэ араас нь гүүхгүй ингээл хайчих юм бол. Тэгэхээр юу гэсэн чи надтай яг адилхан болчихж байгаа юм уу? Тийм л. Мань стил гүүсээр л байна. 4 дахь жилдээ 5 дахь жил рүү орж байна. Би бол энийг гэхдээ хайр дурлалын хичээлийг би ер нь ээжтэйгээ амар хэрэлцэж авдаг байсан юм байна. Одоо бодоход. Ээж ингээл за энэ бол ингэдэж шүү, ийм ингэдэж. Би 10 жилдээ зүгээр нэг охин дурлалчаад ээж Валентинаар нэг охинтой кино үзсэн юм өгчөөж гэлдэг л авчдаг гэсэн. Тийм үү. Гэхдээ за тэр ч авах тэгээд найзынхаа дүүн хөдөөнийх говалтаагийнх тэгээд хотод хурж ирээд нэг хотойхон дурлцсан. Нөгөөт нь бүр амар цэмбэр өхөн. Тэр залуу хөдөөний залуу гэдэг нь өдөр хизээж тоохгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөөтг нь Идрисийн үтэнд чи намайг тоохгүй бол би гэрээ чин гадаа шалтан зогсно гэд. Тэгээд шалтан зогсож байгаа хоёр өлөө тариулсан. Чи тэх юм уу? Сүлдээ. Би арай чи тэнийг юм хийхгүй шүү дээ тэгэж. Тийм тэгэхээр чи өдөрлөж болоод байгаа юм шүү. Юу гэсэн ийм тэр боломжгүйг нь мэдээд за надад ганц боломж энэ намайг өхүүлэхгүй тул гарч ирэх байх гэдгсэн чинь юу гэсэн эн чинь амар тэнэг байгаа сте. Энэ одоо тохиромжтой жишээ биш яха. Би одоо өдөртөж чадахгүй байх гэснээр би хөлдөө юун дээр би яана би өдөрч чадахгүй штэ гэд өөрөө ингээд тийм байна. Тайлахгүй штэ. За тэгтээ яг хоо за хөлөө тарих арай дарк юм байна л да. Чи тэгтээ ингээд насаараа гүөх үү? Насаараа гүхгүй. Нөгөө хүн чинь тэгээд чамд тоохгүй нэг залуутай уулзаад одоо тэгээ тэрнээсээ хүүхдтэй болчлаа. Тэгээ чи яах вэ? Ер нь хүүхдтэй болох молхон ч хамаахгүй. Зүгээр ер нь насаараа гүйхгүй л ахaltaа угаасаа. Тийм тэгэхээр чин дурлсан тэр гоё хайраа чи өөрөө ингээд болиулж чадчих. За наад чинь бол болиулах тухай байна тий. Тэгэхээр чи агуу болиулчихж байгаа юм чи өдөрдөх гэсэн л. За эсвэл хүнд дурлахаа өдөрдөх. Миний бас бүр гол сан одоо хүн дурснаа болиулахыг за яг саяны жишээ бол яг жоохон байж болох юм шиг байна. Жоохон. Яг үнэхээр тоохгүй гэдэг нэр одоо яалтаа ч хэлээ те. Сүлдэг өнцгөөс бол нэг кино орж ирчин. Үл тэнийх эмхтэй гэдээ үзчихсэн та хоёр. Сонсож байсан юм үзэр. Нэг айлын жоохон хүүхд ажиулынхаа дууч хахад дурлцсан. Хахад дурлсан юм. Тийм. Өөрөөс нь баг 15 6 насны зэрэгтэй ах. Тэгээд гисэн чинь тэр ах нь болохоор амар шалин өдрө болгон өөр охин авчирч ингээд хондогд. Тэр нь бүр ингээд тэр охин өөрөө сонсчоод энэ охтуудын оронд би байсан бол гэж боддог заяа. Багаасаа тэгж тэгээд дурлцсан. Тэгээ өөрөө яг анх удаа оюутан болоод тэгээд тэр эрэгтэйг өөрөө хайж очиод тэгээд өөрөө one night хийж байгаа байхгүй. За аваач чи энэ гол нь жишээтэй яг энэ ярьсан юмтай холбогдно үстэй наа чи. Чи миний ярьсан хэрэглээ гүйд сонсох хэрэгтэй байна. Чи харин бүтэн кино ярих гээд байгаа юм уу? Тэгээд тэр эмэгтэйд болохоор нэг залуу дурлцсан заяа. Өөр нэг залуу. Дүү охин дөө. Тийм. Тэр нь гэхдээ одоо 20 хүрчихэж байгаа шүү дээ, том болоо. 20 хүрсэн багт нэг оюутангийнх нэг залуу дурлаад тэгсэн чинь манай эмэгтэй болохоор тэр дуучин залуугаас нэг хүүхэдтэй болцсон. Тэгээд зүгээр one night болохоор харьцахгүй явж байгаад 4-5 жилийн дараа ингээд байж явах хүртэл тэр дуучин залуутай хайртай хിവэрэл байгаа заяа. Тэгээ уулзсан чинь нөгөө дуучин залуу танихгүй. Чи хэм бэлээ. Өөрөөс нь хүүхэдтэй болчиход байгаа чинь. Тэнгүүт эсэргээрээд нөгөө тэр хүүхэдтэй эмэгтэй дурлцныг залуугаад байгаа шүү дээ. Тэр нь бүр энэ хүүхдээ чинь би өөр юм шиг хайрлнаа гэд тэгж байгаа байхгүй. Тэгээд тэр хоёр ингээ хамт амьдэрдэг. Тэгснээд эрэгтэй нэмэгтэйтэй хайртай, эмэгтэй нь болохоор тэр дуучин хамт байдаггүй баг харцдаг. Дуучин амьдэрж байгаа мөртлөө хайртай юм. Амьдралынхаа туршид тийм харилцаа байсан байгаа байхгүй. Тэр кино. Йоо. Ингээ одоо ч ингээ өдөрдөж чадахгүй гэдэг хаан тэрийг гадаг шүү дээ. Үгүй заахгүй. Яг киноноос жишээ авах. Миний санаа нь шүү дээ. За хайр тийм үү. Зохиол те. Зохиолыг яаж хийж хүний зохиолыг шууд юу яачих харчаа. Тэр хүмүүс гэсэн бас тэгж байх боломжгүй нөхцлөөдөө бас бодсон байж л гэж. Өөр хүмүүс бас бодсон байгаа байхгүй.
зүгээр энэ талаар ярилцгаал. Яг за тэр зохиолч бас тэгж бодож ирсэн юм байна те. Тэгж тийм үзэл бодолтой байдаг юм байна гэж аахгүй те. Тэрийг үзээд бас олон хүмүүс бас юу гэж бодсон бол те. Тэгтээ болохоор гурлаа яг өөрсдийнхөө кейсийг хайрцаглаад яриад байгаа юм шиг санагдаад. Жохон тийм юугүй санагдаад. Хосоогийн нөгөө удирдах гэдэг юм нь удирдах биш хүчлэх хоёр. Удирдах хүчлэх хоёр чи ондоо юу? Хүчилж байгаад удирдна гэж болох юм аа тэгвэл. Хүчилж байгаад удирдна. За яг хүчилж байгаад удирдах яс болох. Тэгэл яасан ч удирдах л болчихж байгаа шүү дээ. Яг хүчлэх удирдах хоёр бол жоохон ондоо юм шиг. За яг миний хэлэх гээд байгаа бүр нарийн юу гэвэл одоо юу гэдэг чинь. За ерөөсөө хүчлэхгүй. Тэгвэл боломжгүй. Тэгээ удирдахгүй мөртлөө тэгтээ чи дурлага болно гэдэг юм аа тий. Хэрээсээ хүчлэхгүй байвал дурлага за яг болох юм шиг байна. Харин тийм чи нөгөө чамд үнэхээр тоохгүй тэгээд нэг өөр залуутай уулзчихвч яах юм. Яах юм байна л да угаас. Яг тэгтээ шүү дээ одоо жишээлбэл чи надаас сайн заяа. Тэгээ би хосоод сайн. За төсөөлөл л да. Би яхаар. За тэгээ би яагаад ч юм ингээд чам сэтгэл алдарсан те. Би өөрөө мэдлгүй би өдөрдөж чадахгүй байгаа те. Тэгтээ би чамтаа биш энэ хүнтэй суувал би илүү сайхан амьдрна. Тэргээ яг мэдж байгаа. Тэгтээ би энэ залууд одоо энэ охинд ч юм уу те дурлж чадахгүй байгаа. Дурлахгүй байгаа за мэдхгүй. Энэ үед одоо яаж вэ? Энэ үед одоо энэ чинь саний ярьсан киноны жишээ шүү дээ. За энэ хүнд дурлыг гэдгийг шийдэх нь яг тэр болж байгаа хэцүү л дээ. Зүгээр яг ер нь бол одоо дурлага болохоо бол ингээд баг шийдэж болоод байгаа сте. Өдөртөг бол би нэг мэдчихэж байгаа юм чи зөө за би энэ хүн дурлчих гэж шууд дурлаад өдөртөж штэ. Өдөртөл би би хинтэй амьдрал сайхан амьдрал гэдгийг мэдчихэж байгаа юм чи өө за би энд дурлыг за өдөртөн гэдэг чинь өдөртөн гэдэг нь яг за шууд за энэ дурлахгүй за энэ болохоор шууд дурлын гэдэг шууд энэ өдөртөгийн тухай яриад байгаа тийм амар юм баахан бас хайшаа юм бэ. Робот юм хайшаа. Цаг хугацаа хэрэгтэй байна. Яг тийхийн тул зүгээр цаг хугацаа л хэрэгтэй байна. За би энд дурлах юм байна. Гэхдээ энэ цаг хугацаа хэрэгтэй. Цаг хугацаагаа явж үзээд за би 1 жил 2 жил харж үзлээ те. 2 сарын дараа за би энд дурлжлаа. Эсвэл за би энд дурлж чадахгүй. Хүсэл бас адилхан юм шүү. Дүнэлт нь хэсэг хугацааны дараа. Дурлал хүсэл хоёр ч. За хүсэл яах вэ? Хүсэл одоо жишээлбэл жимд явал би турна гэдгийг мэдчихэж байгаа. За. Гэхдээ би жимд явахыг хүсэхгүй байгаа. Би хүслээ өдөрддөг байвал би жимд явъя л да. Нэрээ турна штэ гэ би жимийг хүсээд тэгээ жимд явсараа турчих юм шүү те. Энд чи өдөрдөгдөхгүй байгаа шүү дээ. Наа ч юм бол харин чийсээ өдөртчлээ шүү дээ. Үгүй хэрвээ тийх юм бол хэрвээ өдөрддөг байвал ингээд яваал турчих юм турчин үстэй гэж аахгүй юу? Тий харин тэгэж болно гэж дээ. Яг гоо зүгээр хэцүүсэд амар хэцүү л болохоос боломжтой байгаа сте. За боломжтой гэвэл тэрнээс биш одоо нэг тий үгүй харин тийм яг чамд яг тийм ойлголт өгсөн юм шиг байна л да. Одоо тэрийг за нэг хүн дурлцсан тэрийг болиулж болно гэж бисээ хэлсэн штэ. Тэр нь амархан бол биш. За би бодоодох юм. Үнэхээр хэцүү бүр үнэхээр гачлантай, зовлонтой зав. Тэгээ боломжгүй юм ч угаасаа биш л те. Боломжгүй юм биш л те. Нэр. Тэ. За хүлээн зөвшөөрөөч гэж. Юугаа бодож байгаа гэж. Нөмөө сонсоод энэ чамаг. Хүсэлтэй адилхан үстэй юмас. Ядраатай те. За чи нэг аргумент ахаад бод. Өөр юу гэмээр вэ? Өөр юм ирж тий. Сүлдээ бас яг би сая яг бодож явсан юмнуудаа бүр дунд нь бүр ингэж яага явчихлаа. Гэтэ сүлдээ бас яг яажсан. Одоо чи одоо Кристиан байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд одоо хэрэг хүнд дурлж исэн бэ? Дурлж штэ өдөр болгон л дурладаг штэ. За тэр бол шохорхол баха. Тий. Ер нь ингээл хөөрхөн охтууд харгуулганд л ямар хөөрх юм бэ? Гэл дурлаа шүү дээ. За дурлалыг яг тодорхойлт яах юм аа. За тодорхойлол өөр юм тий. Тий, тодорхойлол. За баясаа асууснаа. Одоо чи би өнөөдрөөс цуглан дээр нэг шинэ нэрсгөө охиныг хараад ямар хөөрхөн охин бэ гэл одоо шохорхол тий. Наад чинь яг шохорхол гэж би бодоод байгаа шүү дээ. Бас ямар хөөрхөн охин бэ гэж бодлоо тий. Дурлал гэдэг байгаа нь яг анхны харцаар дурлна. Тэр бол гэдэг үнэн баха. Би бол анхны харцаар дурлаа. Би бол дурлж байсан. Би өнөөдөр яг дурлал байсан. Яг дурлал байсан. Бүр яг дурлал.
Яг дурлалын чаар тодорхойлт нь юу болоод нь? Яг миний бодлоор дурлал гэдэг нь маш одоо нөгөө нэг амьдралаа сая ингээл энэ хүнтэй л өнгөрүүлнэ гэд тэгж бодол яриадсан шүү дээ. Дурлал гэдэг нь яг маш богинохон хугацаанд тархинд нь тэр мессеж суух мэдрэмж баг. Тэрийг дурлал гэдэг байгаа. Хайр гэдэг болонгод арай босж байгаа. Хайр гэдэг бол тэгээ алдаатай хүлийн зөвшөөрөх те. За би бол яг дурлал гэхээр тийм нөө мэдрэмжүүд л орж ирж байна л да. Нэг юм амар догдлоо л те. Яг амар юм ямар баясалтай те амар юм гоё мэдрэмж. Тэгэл тэр нь бас тодорхой хэмжээний юм урт хугацаанд гэх юм уу те. За нэг тийм амар уртан ч тэрийг яг би өөрөө л тодорхойлно л да. Ер нь бол тийм амар гоё мэдрэмж төсөөлөгдөд байна. Амар юм зүрхтэй цохилдог ч юм уу те. Тэгэл баахан төсөөллүүд орж ирдэ шүү дээ те. Энэнтэй ингээл уулзуулаад ийм юм болвол ёо ямар гоё вэ гэж боддог ч юм уу те. Амар тийм хүсэл эрмэлзэл тийм шүн бүр унтахгүй ингэж юм төсөөлж мэсэлдэг ч юм уу те. Энэ бол дурлал. Амар тийм хүчтэй мэдрэмж, гоё мэдрэмж юм уу? Хүчтэй гоё. Чи ингэж өдөр болгон дурлалт юм уу? Наа яг ингэж ч өдөр болгон дурлахгүй л те. Өдөр болгон шохоорхон те. Би одоо яг ийм дурлалцсан л байгаа шүү дээ гэхгүй. Тэр хүн чинь юу лээ? Гадаад болов. Тий, сая Монгол тайлд ирсэн байгаа. Одоо ирсэн маа. Тий, ирсэн байгаа. Өвөө. Гэтэ одоо буцнаа. Буцчихаа. Тэс холын зайн юу бас тийм амар гардгүй юм гэж юу? Үгүй харин гардсан юм шиг. Гардгүй юм баха. Тий, гардгүй юм санагдах. Яг би зүгээр тэгж л утсан юм л та нөө юм уулзсан ихэр юм болохгүй юм тийм боломжгүй байгаа болохоор юм цаанаасаа нэг тийм ромежид гэдэг шиг үү? Хүсэл байх юм шиг санагдаад. Яг хоёр биендээ үнэхээр дурлцсан байвал гэх баг. Тэгтээ үгүй яг одоо юу байвал те энэ ч үерхэд хосууд байжгаад одоо хос болцсныхаа дараа нөгөө нэг нь гадаад явждаг ч юм уу те тийм байвал арай өөрлөлтөө эсвэл шууд эхнээсээ гадаад байгаа хүнтэй танилцсан бол тэр бол ямар ч юу хүсэхгүй юм шиг санагдаж байна. Мэдгүй яг тэгтээ үүсч бас магадгүй л те. Би бол эхнээсээ гадаад байгаа хүнтэй танилцсан бол ер нь хардахгүй байхыг хичээх ч гэсэн хардах хөө. Хүсвэр хард. Та ч бүр хартай юм байна уу? Их хосон хартай юу? Яг тэгэл хардах юм хийвэл хардах бах та. Зүгээр байхад нас хардах чи. Хардах харамлах хоёр ч өөр байдаг ш тэ. Харамлахаас өөр тэ. Хардах чинь яг харамлах нь хардталтаараа илрээд байгаа юм шиг баясагийнх төр бол. Хард чи харамлж байгаа хардж ий гэж бодоод байгаа юм шүү. Үгүй би бол яг л яг хардаад байгаа тэ. Бүр муу саналж байгаа гэсэн үг. Энэ зүгээр яг кейс дээр ирэх юм. Кейс дээр юм тэ. Би бол одоо тийм ерөөс юм хардах юм гарахгүй баймаар ингэж бодоод ах юм. Яг юм гал гарсан хосуудад одоо тэр чи ингээ бүрэн ингээл нэгэндээ итгэж байгаа те. Үнэхээр л итгэж байгаа шүү дээ. Тийм болохоор чи надад хайртай гэдгийг би мэдж байгаа. Би чамд хайртай гэдгийг мэдж байгаа. Хоёр талаасаа. Тийм учраас би чамд бүрэн итгэж чинь те. Тэгтэл энэ хүн намайг хоорохгүй, намайг ингэхгүй гэдгийг би бүр ингээ мэдж байгаа. За мэдхгүй те. Тэгээ ийм нөхцөл байдлаас ч гэсэн энэ эмэгтэй энэ эрэхтэн зүгтаадаг. Тэгж яхад хуурч чадах. Ямар нэгэн байдлаар хайртай. Одоо тэр чинь хин гэдгээс шалтгаалаад байгаа юм шүү. Харамтлах бол байж болно шүү дээ. Одоо манай хоёр ингээ хамтдаа байж хахад ч юм уу ингээ нэг залуу яг л миний нүдэн дээр ч юм уу намайг мэдж хахад манай найз хөндлөө ингээл хандарч мандраад ивэл би жоохон энэ ята яагаад байгаа маа гэдэг. Энэ дайц харамтлах үстэй. That's right. That's it. Би бол тийм тохиолдолд хардах хүшийг харамлах гэх юм бол те. Шууд очиж хажууд нэг яг хос шүү гэдгийг ботлох те. Шууд үнсч өмгөөд. Тийм үнсч өмгөөд тэгэж өмгөхтэй шээ. Тэр бол яг харамлах. Би баясагийн найз зөвхнөр хандраадсан чи баясаа найз зөвхнөө өцөндөө өмгөхээд байвал яах вэ? Надад харуулах гэдэг. За би тэгтээ бас яг тэр яг дурлалаа удирдах гэдгээ бас сайн ойлгуулж чадсангүй дээ гэхгүй. За тэр ч яах. Тэгээд санааг нь хүмүүс ойлгуул. Би ч гэсэн бас ойлгож чадсангүй. Би өөрөө ойлгохгүй юм болоо. За яг за нэг ийм жишээ хэлж өгье.
За би нэг охинд дурлаад тэгээд за үнэхээр боломжгүй гэдгийг би мэдчихлээ. Гэхдээ би дурлцсан байгаад байгаа тий. За тэгвэл би тэрийг дурлахаа болиулъя гэж бодъё зөө. За тэгэх юм бол ямар ч сан уулзахгүй байна зөө. Ерөөсөө. Тэгээд за нөхцөл байдлаар ягаад ч юм таарад байвал тэрийг бас болиулаад айл болох таарахгүй байхыг хичээгээд тэгээд за Instagram, social media-гасаа бас бүгдийг хасаад тэгээд хэсэг хугацаа өнгөрөхөд дурлахаа болно гэж. За хайртай. За миний санаа шүү дээ. За би жоохон ойлгочлаа өөрийнхөө санааг. Миний хэлэх гээд байгаа санаа болохоор за яг наа чи боломжтой шүү дээ угаасаа тий. Сая чиний хэлдэг ихний жишээнүүдтэй ч гэсэн би санал нийлж байна. Үнэхээр би бүтэхгүй дурлалтайгаа уулзраад тэр охин одоо өөр залуутай суугаад хүүхдтэй болоод ч юм эсвэл наа үнэхээр тоохгүй байгаа гэвэл би яаж иж байгаа хүчээр болиулна шүү дээ. Миний удирдах гээд байгаа шалтгаан нь зүгээр л бодлороо. Зүгээр л за болиё дөө. Гэт өдөрчдөг ч юм уу те. Тэгж өдөртөх бол. Тий. За энэ дурлалч. Гэснээр цэцгийг хараад те. Энэ цэцгийн ор мунд гэж за энэ дурлалч. Энэ боломжгүй штэ. Энэ нь яг ингээд зүр сэтгэлээс гарч байгаа юм учраас чиний хэлж байгаа аргууд бол юм механик юм техникл тим аргууд байгаа байхгүй юу? Наадтай чи одоо би маргалтахаар амар утгагүй байгаа зү. Угаасаа ойлгомжтой шүү дээ, тий. Техниклээр юм механикаар ингэж хүн яавал тэгэл болох л байлгүй цаг хугацааны аясаа бодлороо бас болно. За яг үнэхээр та хоёр бүрийг мэтгэлцээд за аг хайр төр нэг ялах гад. Би голоор зүгээр үзсэн киногоо ярьж байгаа. Үгүй чинь нэг амар амьдралаа яриа. Ядах шин цааш. Сүлдээд гэсэн чинь би чамтай маргаад хэлээд байгаа. Зүгээр яг хинийхээ ойлголтыг одоо бодлыг засах гээд байгаа юм шүү. Ойлголцох гээд шүү дээ битээ. Тийм. Миний өнцгөөс бол та хоёр хойлолыг гоё ойлгомжтой юм яриад ярьчаад ингэж ойлгоод байгаа байхгүй. За одоо ойлгомжтой бол чи тэгвэл тайлбарлаа. Одоо хосоо миний сайн хэлснийг яах гэж нэцаах гэж шүү дээ. Одоо бодлороо за цэцгэд дурлал л да нэр цэцгээ айгу ном уншдаг юм бэлээ цэцгээ айгу орлоготой юм бэлээ энэ нэр айгу гоё юм. Тэр хойлоо боломжгүй гэж бодож байгаа шүү дээ. Үгүй. Тий би боломжгүй. Тэгсэн чинь хосоо боломжтой. Үгүй яг тий ер нь бол боломжтой. Оо. Тэгээ одоо тэрийг ярьчих. За хосоог сонсъё. За одоо ойлгомжгүй болж эхэлж байна үү. Одоо гоё байгаас тэ гоё. За яагаад зүгээр харсан өмдөө шууд ингэчих. Үгүй за харсан өмдөө шууд. Гэтэ чиний зүр сэтгэл дурлаагүй. Тэгтээ чи энд тархиар энэ охиныг мундаг охин гэж чи мэдж байгаа. Чиний зүр сэтгэл чинь дурлаагүй тархичин бол дурлцсан тий. Тархигүй за. Тий. Зүрхцэн зүрх. Наадаа ойлголтыг чинь бас яг юу яхад зүрх бол дурлна гэж байхгүй. Сэтгэл бол дурлна гэж байхгүй. Зүгээр ер нь бол бүх дурлалт тархил байгаа. За энэ хинчээс хамаахгүй бөөр дурлно уу, тархи дурлно хамаахгүй зүгээр ийм хоёр юм ойлголт байгаа юм. За миний бодлоор ойлголт байгаа. За хоёр юм ойлголт. Эхний ойлголт нь за би энэ хүнтэй суугаад за одоо эмгтээчүүдэд гардыг болоо. За би энэ хүнтэй суугаад ингэж амьдраад би ингэж яг юм эрүүл ухаанаар бодоод үзэл та. Бодоод энэ айгуу гоё те энэ сайн хөдөлмөрч за энэ ингээ сайн А Б чадна гэдэг ч юм уу те би мэдж байгаа энэ айгүй гоё юм зөв за эрхуудгүй ч юм уу за энтэй суул би үнэхээр гоё сайхан амьдрын би мэдчихээн. Тэгтээ үнэхээр миний зүр сэтгэл энэ залууг хараад догдлоо дотроос минь ингээд гар шатаад би энийг тэврээд ч юм уу те би үнэхээр л ингээд энэ залууг халамжлаа хайрлаад явъя гэхээр энэ хүрхгүй байна. Гарахгүй сэтгэл гарахгүй байгаа. Тэгтээ би энтэй суул сайхан амьдрын гэдгийг мэдж байгаа. За ихнийх нь те гол тигр чинь за гол тигр. За нөгөөх нь бол за мэдхгүй те нөгөөх нь бол зүгээр л хараад нөгөөх хилдэг догдлол энтэй суугаад төсөөлж байгаа те яста гоё яаж амьдарч байгаа би ингэж төсөөлж ин яаж хийж ин ийм хоёр юм байгаад нь штэ. Хэрвээ би удирдах чаддаг гэсэн бол тэр охин энэ захтай ч юм уу энэ залуутай суугаа сайхан амьдрна гэдгээ мэдээд шууд удирдаад догтлол ингээд дотроос нь ингээд юмнууд нь гараадах юм шүү. Тийм тэгнь. Тэгсэн чи энэ би боломжгүй гэж бодоод штэ. Тэгсэн чи боломжтой гэдэг байгаа байхгүй. Удирдахаас өөр ер нь угаас арга байхгүй штэ. Гэр бүл болоод хүүхдтэй болцсон байхад нь харин наа чи техникл болоо явчихлаа штэ. Ерөөсө гадны нөлөөгүй. Үгүй одоо техник нь ч болж ин гэхдээ бодлороо ч бас
би болно гэж хэлсэн шүү дээ. Техник нь угаасаа л бодож ижил техник үлдэх шүү дээ. Чи харин гэхдээ тэгэж бодож байна даа яг одоо энэ одоо за 90-ад оны тэгэхээр та хоёрын хоёулыг ойлгомжтой байгаа. За асуу ярьтаа. За одоо ингээд одоо ихнэр хүүхдтэй болцсон 30 40-тэй одоо ах гिचнэр байгаа шүү дээ. Бүгд яг насаараа одоо тэгж юм догдолсон нөгөө хүнээ ингэж хайрлж догдолсон бүгд одоо хүн хөвгтлөө өгшөртлөө тийм байдаг гэж бодож байна. Тэрийг би мэдэхгүй байна. Тэгтээ одоо энэ үеэс хойш баг хүмүүс тэх байхаа. Одоо нөгөө чиний энэ үеийн хамааралтай болж байгаа. Үеийн хамааралтай байх. Нийгэм нь. За нөгөө ах гэж за одоогийнх нь тех за яг боломжтой болов. Тэгвэл дээр одоо бид хэдээс байгаа ах их хүмүүс тэгдэг гэдэгтэй чи хүлийн зөвшөөрч байгаа юм уу? Хүлийн зөвшөөрөхгүй. Зарим нь тэгдэггүй ч магадгүй. Ихэнх нь барыг тэгдэггүй ч гэж байна. За тэгдэггүй хүмүүс нь гэхдээ бас ихнэр юм уу нөхрөөсөө салаагүй тохиолдол байдаг тийм. Тэр тэгвэл яаж салахгүй вэ? За мэдгүй. Тэгэл хүүхэд мүхэд тэгэл энэ босгоцсон амьдрал тэгээ одоо дасцсан л байгаа юм. Манай аав ээж хоёрын төлөө хоёр өвөө байгааз хоёлоо 2 амьдралтай байсан юм. Дасцсан ч юм уу те. За одоо угаасаа л одоо юу гэж эндээс салаад би одоо иш муу энэ муу хар юмас илүү дээр юм болж суухгүй дээ гэдэг ч юм уу. Одоо нэгэд ихлэх амьдрал ч одоо за одоо ингээл интэгээл насыг барыг даа гэж боддог. Тэгж бодд юм болов. Наа чин гэхдээ тэгээд одоо тэгээд өдөрдөж байгаа хэрэг биш үү? Харин энэ хүчээр байгаад нь шүү дээ. Зүр сэтгэлээ биш. Ингээ хүчээр нөгөө юм. Гэхдээ харин тэгээ хүчээр болохоор тэр чинь өдөрдөх биш болоо. Харин би наадахтай ч санал нийлээд байгаа шүү дээ. Хүчээр өдөрдөгдөн гэдэг дээр боломжтой. Гэхдээ одоо тэгээд миний одоо яаж ч өдөрцсөн юм чи хүчээр гэ болгочоод шүү дээ. Тэгээ угаасаа тэгээд за тэр нь угаасаа амархан одоо хэцүү гэдгийг хоёлаа тэр хамаагүй болгочихъя л та тий. Тэгтээ зүгээр л өдөртөх л ярьж байгаа. Тэр нь хүчээр байна уу амархан байна уу тэр ямар ч хамаагүй. Би нэг ийм кино үзээд кино ярьдаг шүү. Пэста YouTube руу кино товчлоод YouTube тийч тэрийг баясаа үзчих подкаст дээр яриа. Ингэж контент хийхгүй. Тэр юу гэж бодчих YouTube руу кино товчлоод яагаад вэ? Тэр үзээдсэн чи нэг юм кино үзэх нэг тийм юуг болчиход байна уу? За тэр яах вэ? За мэдгүй мэн одоо чиний ярьж байгаа юм бол нэг хүчээр гэж бодоод байгаа юм болоо харин. Үгүй харин хүчээр гэхээр өдөрдох биш болчих юм шиг чи яриад байгаа байхгүй. Харин тийм. Би яг иймэрхүү аргаар явбал угаасаа өдөрдох боломжтой л даа харин. Би энтэй бас сал нийлээд байгаа шүү дээ. Тэгээ чи юу амархан өдөрдох юм хүсэж байгаа юм уу? Тийм хариулт хүсэж байгаа юм уу? Амархан өдөрдох болчих за мэдгүй. За ирээ болиодгүй. Би тайлбарлсан шүү дээ. Одоо ингэ дахиад тайлбарлах хэрэгээ дахиад нөгөөдгөө ярих гэдэг. Чи угаасаа нэг л юм аа л яриад шүү дээ. Нэг л юм аа яриад би яг энэ би уг нь чиний яг юуг олцсон байгаад байна шүү дээ. Санаагүй. Тий, санааг чинь бол ойлгоцсон. Би одоо ойлгохгүй юм хта. За уушлаа. Би гэхдээ стил өдөрдөгдөхгүй л гэж бодчихъя да. Өдөрдөхөр бол одоо би цэцгээ дурламаар байна те. Анаас цэцгээтэй соол миний амьдрал сайхан болно гэдгээ би мэдчихээн. Цэцгээ сонсч ивэл. За чи тэгвэл чамд ийм нөхцөл өгч ил да. За чи нэг охинд амар дурлалаа зөө. Яг одоо чиний яг сэтгэлийн дурлал. За би дурлалсан байна. Дурлалсан. Үргэлжлээ. За гэрэлчлээ. За 2 хүүхэдтэй болчлоо. За тэгсэн чинь нөгөө нэг дурлалын гал халуун хүсэл чинь байхгүй болчлоо. За одоо яах вэ? Салах юм уу чи? Чи тэгээ өөр хүнд дурлалчлаа. За. За өөр хүнд би дахиад дурлалсан юм уу те? Бүр нөгөө нэг яг анхны нөгөө нэг хэршээ дурлалсан юм байна. Хэршээ дурлалчлаа. Яана. Тэгээ одоо мань чи мэдгүй одоо би тэгэл нийгмийн стандартын дагуу нөгөө хариуцлага ухамсарлал байж л авах л та их нэртэйгээ. Тэгснэ тэгээд нөгөө нэг дурлалсан эмэгтэйгээ насаар нь хайрлал тэр нөгөө нэг гал хүсэл чинь бүр дуусахгүй тэгэл хайрлал тэгсэн мөртлөө их нэртэйгээ хүүхдтэйгээ чи тэгэл амьдрал тэгэл байх уу. За маань яг юуг нь хэлээ зөө. Би яг одоогийн нөхцөл байдал дээр би тэгтээ яг тэр үед очиж яах юм мэдэхгүй юм зөө. Би яг одоо юу бодож ийнэ гэхлээр би их нэртэйгээ байгаа харилцаагаа л услахаа бодно. Харин тий наадах чинь ер нь тэгээд бас өдөртөх нэг юм болчихж байгаа болчихж байгаа л тий. За гүцлэхэн чааш наад чинь бас юм. Гү тий наад чинь зүгээр юм юугаа одоо тэр хайраа ингээ унтраахгүй тий. Унтраахгүй ингээд услаад гой үргэлж юм халуун байлгахын тулд
үйлдэл хийгээд байгаа чинь бас өдөртөж яах байгаа гэж сонголтыг хийлээ гэдэг нэг бодоод бас тэг өдөртөж байгаа ч үстэй анда. Үгүй юу? Энэ өөрийн мэдлгүй хийгээд байна гэж. За зүрх сэтгэлээс нь тэгж ургаж гарч ирээд байна уу? Гэтэ тийм өөрийн мэдлгүй хийдэг хүмүүс бол байгаа шүү дээ. Ингээл амьдралтаа ч шууд ингээл зүр хитэн талд ингээл зүгээр л явчихдаг. Байгаа шүү дээ. Зүгээр л өмнөхөө шууд мартаал танк гээл ухаан хүмүүс амар тэнэг босоо шиг тий өмнөх амьдралаа ингэж эргцүүлж бодож илүү услах талаар нь бодож байгаа хэд. Тийм залуучууд байгаад байгаа. Тэгэхээр Чинзаа. За хэлээд өшөө гэж өө. Чинзаа. Чи яг одоо хэл сүлдээ би чам бууж өглөө чи. Босоо чи лаг юм байна гэдэг. Хэлээч. Хизээч барахгүй мэн гэдэг. Манай дадаа нэг юм хоёр талаас яаж байгаа юм. Хосоо дадаа нэг юм чимэг олгочоод идэм аа яг нэг тэгдэм аа. Юу яаж яагаад нэг юм чимэг олгоч. Миний итгэл өрсөлдөж ч наваа чимэг. Яа юу ерөөсөө анхнаасаа хайр яаж үүссэн бэ гэж ярьж хахад чи яга хэрэгсдээс яриаггүй юм. Бага хайрыг өгсөн гэж яг хэрэгтэй. Мэн чаваг дандаа яардаг нандаа God's play шүү дээ. Дандаа яардаг гэсэн. За мен би тэгтээ стил өдөрдөгдөхгүй л гэж бодож байна. Би тэгтээ миний санаагаа одоо ойлгож чадаагүй юм шиг байна. Гэтэ би одоо ч бүр өөрийнхөө санааг ч ойлгох болчихлоо. Бурхан чиний бодол хамаагүй шүү дээ. Бурхандаа чи юу вэ? Хамаатай шүү хамгийн хамаатай. Бурхан план хийгээд өгсөн байгаа чинь. Бурхан надад сонголт өгнө шүү дээ. Ядаа энийг дахиад ярих гэдэг. За тэгтээ яг ер нь бол чи өөрийнхөө санааг бас илэрхийлж чадахгүй байна гэдэг чинь чи өөрөө энэ сайн ойлгоогүй ойлгохгүй байна л да. Тийм тэгэхээр би ойлгохгүй юм а ярьсан. Тийм тэгээд би сая нөгөө сүлдэг ер нь хэр дурлна юу хэдийн өрөнд дурлж исэн гэж асуужсан байхгүй юу. Нөгөө нэг сүлдээ нэг жоох хайрын тал дээр нэг жоох нэг юм шарах баг авсан ч юм шиг надад санагдаадсэн. Тийм үү. Тийм үү. Чи юу энэ зүүн ч юм уу гэж. Гүй уус сүлдээгээд уус бид нар мэдж байгаа шүү дээ. Мэдж байгаа. Тэгээд юу асах. Гүй гэтээ сайн мэдэхгүй шүү дээ. Чи тийм шүү дээ. Гэтээ бас яг өөрөө яах юм те. Тэгээд би асуусан шүү дээ. Доор хэр дурлал. Яг ер нь зүгээр юм байнга уулздаг болохоор ер нь хүнийг мэдж байгаа. Гэтээ бас яг юу болсноо сайн нууж чаддаг ч юм билүү бас. Яг үнэ. Гэтээ эцэс миний зөвл байсан шүү дээ. Гүү шүү дээ. Харин тал дээр юу багтаад тийм нэг би миний мэдхээр бол нэг юм байна. Гөө шарах марх байгаа штэ. Шарах марх байгаа мэдээж тэгэл тэр чинь идгээгдэн штэ. Идгээгдэн. Яг шарах ер нь бол наранд гарч ижил идгэн л дээ. Тийм сүүдэртгүр цус нь асгараад муу болж ийнэ. Шарахыг бол наранд л идгэн л дээ. Би бол имлэгтлээ. Ер нь дийлгэх хэрэгтэй те. Ил гарах хэрэгтэй шархаа хомих хэрэгтэй. За нэрээ шарах. За энд юм. За гуруулаа ер нь шархлаагүй үлдээгүй болж таарч ин зөв. Үгүй шарах байгаа л хэлгүүдэд тодорхой хэмжээний би шархлаагүй чилээгүй шүү. Үгүй биш ээ. Гуруулаа ер нь шархалсан болж таарч ин зөв. Зөв. Тий, тодорхой хэмжээний юмнууд байгаа л. Буруу байна. Би шархлаагүй гэж. That's the шарх гэж юу гэдэг. Тэгэхээр байна шүү дээ тий. Шархыг идгэх нь өдөрдөж болдго шүү. За. За магаар орт нэг балаа юу нэдэж шүү дээ. Аяг хагалснаа одоо наадхаа эвлээ. Хайр бол цаг ийм. Нийт нөгөө нэг улс төр ярьж эхэлсэн шүү. Тэрнээс би рект харсан байсан. Цаг 45 болсон байна. За энэ үгстэл цацдахгүй дээ. За энийг бодсон шүү. Одоо цацагдахаар сэдв хідүүлээ нэг гой цацагдахаар нэг амар гой сэдв барьж аваа ярил тээ. Тэгээ тэрийг энийг цацсан штэ. Цацсан штэ. Хідүүлээ подкаст хэлж ийн гэж хэлээ. Чи ялцсан болохоор өгч тааслаа. Тийм би айгүй санаагаа тодорхой хэлсэн болоо. Би зүгээр голтон пеналист гэдэг юм уу? Пеналист. Хосоо ялцсан болохоор цацах гэдэг. Нэр пеналист гэдэг үг яг нэг мод нашлаа дээ. Панелист. Пеналист. Панелист. Панелист чи юу юм? Модератор юм уу гэснээс. Админ штэ. Модератор, панелист чи одоо битэр панелист чи модератор л гэсэн үг юм шүү. Үгүй хосоо модератор штэ. Тийм штэ. Би чинь хост штэ. Тийм за. Модератор тий. Юу ярих уу, яах уу? Би чиглүүлнэ. Настэ.
За таваас. Нэгдээ манайхан бас байжгаад ирсэн бол бас өөр гой өнцгүүд ирэх байсан баха тий. Тийм. Гэхдээ одоо байхгүй юм чи яах вэ? За тэгээд энэ подкастыг энд хүргээд дуусгая. Сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Энд гэхдээ нэрээ цацах гэдэг юм. Нэрээ цацна гэдэг ч. За чинь үзэгчтэй нэг үг хэлээ. За ингээ манай подкаст эхэлж байна. Энэ подкаст нэрээ цацагдах гэж байгаа юм. Би цацагдахгүй гэж бодоод ирсэн шүү дээ. Би бас цацагдахгүй гэж. Цацагдана гэдгийг мэдсээл би ялах байсан энэ дээр би. Би бол амар задлаа. Өмнөх чи харин цацаагүй нус жоо эвгүй байсан юм аа нэг яг рек дараал ингээл нэг юм рек дарснаас дарцсан шүү цацсан шүү гэснээс хойш нэг юм vibe жоох худлаа болсон юм. Өөр болсон юм санагдаад байгаа байхгүй. Нэг өөртөө байгаагүй. Тэгээ би нэг юм жоохон чөлөөтэй юм хүсэдсэн болохоор би албаар. Яг ер нь чи тэр өмнө хийдэг ус юм дэр чөлөөтэй байдаг гэсэн тий. Ер нь чөлөөтэй. Яг ингээд рек дарахаасаа өмнө битээр аягүй ярьж байгаа дунд тавцаар бараг дарж мардаг ч байлгүй тиймэрхүү мэддэг байсан. Тийм тэгээд би чөлөөтэй юм хиймэр байсан болохоор тоо ярт. Цацахгүй тодорхойгүй албаар ярьсан юм гэж. За цацтвал тэгэл яах вэ? Тэгтээ би цацахгүй байх гэж бодож байна. Ядаргаатай энийг бай яриад тэгээс хүмүүс сонсож явахд бити тийм яриад байна. Баярлалаа үзэгчдээ сонсож байгаа бол энэ хүртэл сонссон бол бас миний талд байгаа хүмүүс комент хийгээд энэ хүртэл сонссон байна гэдэг чинь бас хосоогийн талд байвал зүрх сүлдэгийн талд байвал лайк. Доор нь тэгээд та нар өөрсдөө хүс бодлоо тийм сони харцсан байсан нэг юм юу гэлээ нэг ховдод нэг байг гардаг нэг гишүүн байдаг байхгүй юу? Тэр гишүүн заяа. За нэг гишүүн заяа. Гэсэн чи тэр гишүүний зургийг ховдын нэг сайтанд оруулсан байгаа байхгүй юу? За энэ гишүүнийг дэмжиж байна, дэмжихгүй байна гэсэн нэг тийм эможи дараарай гэдэг тиймэрхүү байдаг штэ. Хэрвээ та энийг дэмжиж байвал лайк, дэмжихгүй байвал гэсэн нэг эможи дээр нь байхгүй эможи байдаг гэсэн. Мэдгүй гэсэн юм эможи заяа. Тэр зүгээр тэр нөгөө Facebook-ийн нөгөө реакшн донд байхгүй тийм эможи заяа. Юу ч таах юмсэн тэр. За тэгээд хэрэггүй юм ярьчлаа. Сонгуул инээлдэ чи баясан.